Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Хобби нэвтрүүлгийн нэгэн шин дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Энэ удаадаа та бүхэндээ Хинтээ аймгаар аялсан аяллыг санал болгож байна. За манай Хинтээ аймгийн 1983-аас 93 оны төгсөлтийн Эзэн Чингис хааныхаа буяыг хааныхаа нутгаар гэсэн томоохон аял төлөвлөлөд Цонжин болдгийн Чингис хааныхаа хөшөөнөөс аяллахаа гаргаж эхэлж байна. Ингээд манай Хинтээ аймгийн их хааныхаа нутгаар бүгдээрээ хамтдаа аялцгаая. За ингээд үзэгч та бүхнийг аяллаа туршид бидэнтэй хамт байхыг урьж байна. Гიშгэж яваад зэцэгт ногоон гадарны гэрэлт нарны цэлмэг намэн тэнгэрмэ эх аран торлох миний олги элхэн садам тумны алдан нэлхи тайгын нурунда ан амтэн шивэсэн талын динэ малсурэ шилгэсэн талбунотдаг минсан эрнэр ширдгэлсэн тасг жаргалыг хүн ардага шингэсэн. Нэвтрүүлэг үргэлжилж гэн үзэгчтэй. Бид нар Улаанбаатар хотоос гараад явсараад Хинтээ аймгийнхаа Цэнхэр мандал сумын нутагт орж ирлээ. За зам зураа сая өдрийн хоол таарсан учраас манай Оюнгоогийн ахынд бууж амттай сайхан орхог идлээ. За миний хажууд бол Хинтээ 93-ийн Цэнхэр мандал сумын төлөөлөл тийм ээ төгсөгчдийн төлөөлөл байна. За ингээд та бүхэнд микрофон шилжүүлээ. Цэнхэр мандал сумаа магтаач. Манай Цэнхэр мандал сум
болохоор одоо байгалийн үзэсгэлэнтэй газар нь болохоор энэ хар зүрхний хөхнөөр 1189 оны шар дахиад жил Чингис хаан Тэмүүжин чи энд 27 наснда анх Чингис хаан цолоо авч ирсэн. Энэ нуурын ирэг дээр үү? Яг энэ нуурын ирэг дээр. Одоо энэ хар зүрх уулныхаа хормойд анх хуралдаагаа хийж 1189 оны шаргчин дахиад жил. Яг 27 наснда Чингис хаан цолоо авч ирсэн юм билээ. Тэгээд бас энэ 93-ынхандаа маш их баярлалаа. Энэ 93-таагаа цуг ингэж явж манай цэнхрийн төлөөлөл болсон манай ангиас одоо энэ амгалан оюунгоо гэд бид хэд одоо пүрвд улам гэд Пүрвд улам за оюунгоо пүрвд улам тий туяа тий өөрөө энэ амгалан за аршааны тухай оюунгоо жаахан танилцуулж. За манай энэ Энтэй аймгийн Цэнхэр манд сумын одоо хар зүрхний өгөн нуурын эзэн Чингис хааны одоо өв уламжлал нутаг одоо энэ аршин нь одоо 5 цус өвчнсэй. Одоо тэгэхээр юу гэнэ ходоо, дэлэг, бөөр, зүрх 5 цулын сэнсэй. Нуур болохоор нөгөө цэнгэг устай. Далайн түвшнөөс дээш 1160 метрийн өндөрт байдаг. Ер нь бол гэхдээ тэр нөгөө багцаасан 59-60 метрийн өндөрт байдаг. Маш цэнгэг устай хоёр холбоо нуур байдаг гэсэн. Тийм байна, холбоо юм байна. Ер нь бол зүгээр нуураас хамгийн гол ач холбогдол нь бол үндсэндээ бол Тэмүүжин Чингис хаан дөрвөлжсэн юм түүх. Тийм, Тэмүүжин байхдаа тий яг 27 наснда энд анх Чингис хаан болж энд анх хуралдаагаар Чингис хаан дөрвөлжсэн. Цэнгүүр горих гэж цэнхрийн гол маань байдаг. Одоо манай энэ энэгээр урсж байгаа цэнхрийн голгийн одоогор бид нар нэрлэж байгаа юу ч юм бол тэр өвдөө түүхэндээ бол цэнгүүр горих нэртэй. Цэнгүүр. Цэнгүүр горих нэртэй. Тэгээд одоо энэ хөшөө энэ юунд зориулагдсан энэ хөхнүүраа тойрсон модон яг 50 ширхэг хөшөө байдаг. Тэр нь дандаа одоо Чингис хааны удмын 36 хаан. Тэгээд Чингис хаан өөрөө 9-гээ өөлөө их ингээ хатаад тэгээ өөрийнх нь 9 өрдөг. Гээд нийлээд ингээ 50 яг өөрсөнд нь ториосон Чингис хааны юунд зориулж бүтээсэн 50 модон хөшөө байдаг тий. Түүхэн зориулсан тий. За үнэхээр түүхэн нутагт хурж ирсэн байна. Ингээд цэнхэр мандалчуудаа их баярлалаа. За нэвтрүүлэгтээ цуг байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд бүгдээрээ цаашаа аялцгаая. Чингис хааны үлгэр түүхтэй ирмгээ ухаалдаг малчин түмний гиген соёлтой би нарийн түрэмэл сайхан бүлхэмдийн дуутай ирэхгүй миний зүрхэнд байдаг буянт нутгаа олон зууны баатар түмний хайрын сахатай Авардын шүтэн шингэсэн дэлгэр хангаатай Очлох оптын анир чагалсан тайван хөдөөтэй Ирэхгүй миний зүрхэнд байдаг бурхан нутгаа Энэ миний төрсөн нутгаа Монголын сайхан ороо Зүрхэнд байдаг нутгийн Хаян тиюхэ энэ миний төрсөн нутгаа хаян тиюхэн тэнгэр зэгмэтгэн
Алдаг малчин түмний гигэн соёлтой Энэ нарийн түгөмөл сайхан бүлхэмдийн дуутай Ирэхгүй миний зүрхэнд байдаг буянт нутгаа Одон зууны баатар түмний хайрын сахатай Овоордын шүтэн шингэсэн дэлгэр хангаатай Очлох оддын анир чагалсан тайван хөдөөтэй Ирэхгүй миний зүрхэнд байдаг бурхан нутгаа Энэ миний төрсөн нутгаа Монголын сайхан ороо Зүрхэнд байдаг нутгийн хаянтын үнхээр Энэ миний төрсөн нутгаа Хаянтын үнхэн тэнгэрийн цэгмэгхэн Монголын сайхан нутгаа Хинти 93 манай аяллаа баг хангал нуур руу явах замд за нэг ийм Чингисийн тулга гэсэн нэг ийм чулуун дээр бид нар ирлээ. За ямар ч байсан Чингисийн тулга гэсэн ийм пайцтай юм байна. Энэ чулуунуудыг анзаарах тэр ингээд ямар ч байсан нэг ийм хээ цогсон байна. За тэгээ яг хөө зүгээр яг манай аяллаа баг дотор явж байгаа хүмүүсээс маань бол яг бүр нарийн үг түүхэл мэдэхгүй байна. Манай хинийх нутгалж исэн гэлээ. Аюнгагийнх бол тэгээ эдний аав ээж бол энэ хавцаа нутгалж исэн гэсэн. Манай аав ээж одоо нутглаад ийшээ айхуу цай суунийхөө дээжиг өргөдөг байсан. Одоо тэгэхээр л ийм сайхан баян хангаад бид эд нутг. Би их жоохон байсан. Тэгэхээр манай аав ээж их шүтэж энэ дуул аваад ингээд энэ одоо сайхан толгонд дандаа цай суунийхөө дээжиг өргөдөг байсан юм аа. За тэгэхээр мэдээж манай нэвтрүүлэг бол телевизээр гарахаас гадна бас сошиал тавигдсан тийм учраас энэ Чингисийн тулганы тухай үг түүхийг мэддэг хүмүүс байвал доор нь комент бичээрэй. Өвөр хангаад Сарыг ухтя хөвсгөл далайд Завхан болыг туулан гатлаад Алтай нуруунд жаргаж ямарья Монголоор аялья Сэтгэл дүүрэн жаргалтай аялья хөдөөгөр аялья Хамгийн найс мөчүүдийг бүтээх Хязгаар буйр нууранд Омбын шумбан сайхан аялья Хяргас нуурын нарлаг эрэгт Хамгийн сайхныг мэдрэн аялья Монголоор аялья Сэтгэл дүүрэн жаргалтай аялья хөдөөгөр аялья Хамгийн найс мөчүүдийг бүтээх Хөх нууранд Хэмрос сэргэ шахан саати алтан Дээлийн зинхэр хөндийд Амарч дуухлаад жаргаж аялья Монголоор аялья Сэтгэл дүүрэн жаргалтай аялья хөдөөгөр аялья Хамгийн найс мөчүүдийг бүтээх Монголоор аялья Сэтгэл дүүрэн жаргалтай аялья хөдөөгөр аялья Хамгийн найс мөчүүдийг бүтээх Хөсөглөлийн цадан түмэн түндэтгэн цоочлоод Дуу хорын дунд говьд дугаар мэжил хүндлээ Өмнө говийн ялын аманд сихүн
салхийг даган очоод баян үлний сүүн голын урсгал тоглон амрын сэлэнгийн тужин дарсанд хүчил төрөгч мэдрээд хоргын тогоонд батсан гард сүрлэг хайхан зургаад авдын шаргалжуудын халуун аршаанд гэр бүлээр амраа тэрэлж горхийн байхлын сайхан далай жамрын За хинтийн 93 энэхүү аялын ажиллагааг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн ОГ-ийн сэтгэлийг та бүхэндээ танилцуулъя. За бид нэр одоо энэ ингэж хойтлынхаа 10 хинтээ аймгийнхаа 10 сумдыг тойрч одоо ийм аялах гэж одоо мөрөөдж байсан. Одоо ингэж мөрөөдөл маань билээд бид нар явж байна. Харин тэглээ шүү дээ. Мөрөөд бэлтгэл юм байна. Мөрөөдөл бэлтгэл юм байна. Мундаг эмэгтэй. Одоо ингэж хоёр дахь сум дээр ирээд байж байна гэдгээд. Хинтээ 93 аяллыг өнөө орон аяллыг нээж байна. Миний найзууд сайхан барилгаагаараа хайртай шүү.
таран бүчигли таран эргэлдээ дуулан бүчигли дууга тусгал хөгжилдээ. Хөдөө явъя хөлөө баярлуулъя усан сүслий хандлах уучлий шүнийг ирлээ гадаа хоны санаа нийли замда тори шавар сууи наран ганди салхин цохоли сандарч бүлэри хөгжилтэй яви хамтдаа аюулъя Омон байхын төрхөн дооси баян хангай хишгэн танархи Улс Монголо торон айли эхорно бахтан дууля Онгон байхын төрхөн дооси баян хангай хишгэн танархи Улс Монголо торон айли эхорно бахтан дууля Хинтээ 93 аялын багийнхан Улаанбаатар хотоос гараад анхныхаа шөнийг Хинтээ аймгийн Өмнөдлөгөр сумын Хангал нуур гэдэг ийм үзэсгэлэнтэй газар ирж хонлоо. За үнэхээр би бол Өмнөдлөгөр суманд бол ийм нуур байдаг гэж өстой огт мэдээгүй. Надтай адилхан бас айгүй олон үзэгчд байгаа гэж найдаж байна. За тэгэхээр миний хажуу сууж байгаа энэ сайхан хамт олон бол Өмнөдлөгөрийн 93 оны төгсөлтийн хамт олон байна. За ингээд төлөөлөл болсон энэ болдоор энэ бидний ард байгаа энэ хөшөө, энэ сайхан үзэсгэлэн болсон нуурын тухай тайлбар сонсъё. За Хинтээ аймгийн Өмнөдлөгөр сумын нутагт байдаг энэ Хангалын нуур гэдэг энэ нуур бол эрт галын үеэс үүсэлтэй нуур баг. Тэгээд ер нь бол мэддэг түүхээ ярихад бол энэ социализмын үед одоо ардчлаас өмнө 90 оноос өмнө бол нэгдлийн ийм амралт байсан. Тэгээд холын гүйчид одоо зочид ирж тоглодог. Одоо энэ ард угаа энэ хоёр бог согоо хоёрын хөшөөтэй энэний хажууд бас нэг жижиг байшинтай тийм амралтын газар байсан. Тэгээ ер нь бол энэ Хинтээ аймагт томоохон тооцогддог хамгийн томоохон тооцогддог нууруудын нэг тийм нуур байгаа амралтын газар байсан. Одоо Монгол улс дээр бол төдийлөн сайн мэддэггүй байх юм бол тэгтээ бол их сайхан нуур байдаг. Энэ төвчдгээл энэ нуурын тухай дуу байдаг. Одоо Хангалын нуур сайхан нуураа, холын гिचд саатмаар нуураа гэдэг ингээд ийм дахилтан тийм өгтэй тийм дуутай дууны эзэн ийм нуур байдаг юм аа. За Хинтээ аймгийн Өмнөдлөгөр сум гэхээр бол Бадмааны бүгийн Батэрдэн гэдэг аварга бол өстой өөр ирэхгүй санаанд орно. За дээр нь Бурхан халдун гэдэг нөгөө нэг сайхан хайрхан чинь энэ нутагт байна. За дээр нь одоо Чингис хаан хамтлагийн ахлагч Жаргал сайхны аав маань одоо энэ ард харагдж байгаа энэ бугсоогоо за энэ нуурын урд байгаа тэр хандагаан хөшөөг урлсан ийм сайхан урангартай эрхэм байна. Тийм учраас үнэхээр энд ирлээ. Сүүлийн үед бол бороо ингэж аадар болж ордог. Энд ирээд үнэхээр зүсэр бороо үзлээ. Өмнөдлөгөр сум бол биднийг дуутай, хууртай, хуртай, нартай угтлаа. Та бүхэндээ их баярлалаа. Тий.
За ингээд манай аялын баг Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын Балдан Бэрээвийн хийд гэдэг газар ирлээ. За ингээд нутгийн иргэн их болттой уулзж байна. За та хийдийн тухай манай үзэгчдэд ярьж өгөхгүй юу? За баярлалаа. За энэ Балдан Бэрээвийн хийд гэдэг бол ер нь бол одоо бас хүүхд түүх номог шаш дээр ихтэй тийм баялаг сайхан газар орны орон байгаамаа. Тэгээ ер нь бол одоо ер нь тэр ам яриа янз бүрийн түүхийн цадаг түүхэнд бол хэлснээр бол 1777 оны хийдийг бүрэн барь дууссан гэж ярьдیں۔ Одоо бид нар бол энэ цогчин дугны өмнө байна. Цогчин дугны сэргэн босгосон тэгтэй юм байна. Сэргэн босгосон цогчин дугны юу гол дугны өмнө байна. Тэгээд энэ чинь тойрсон янз бүрийн одоо тэр чойрын датсан тэр одоо ангаахын чиглэлийн аграм марамбын датсан одоо өөр ямар нэгний датсан бид намрын датсан энэ төргээд бидний бас нарийн ширийн учрын сайн мэддүү тийм олон датсан буюу сургуулиуд байсан. Уучнаар Сэцэнхан аймгийн Хөвчин Жонон ангийн хошуу одоогийн Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын Баянзүрх багийн нутагт байгалийн үсгэлэн бүрдсэн хүрээ гурван жаргалантад арга алхын цагаан утаа гүмбүм хэмээгддэг Балдан Бэрээвийн хийд бий. Балдан Бэрээвийн хийдийг Монголын шашны тэргүүн 3 дугаар богдож явсан дамба Эши Дамби нимагийн лүндэнгээр ховилгаан Римбүүчи гомбож яв. Тус нутгийн унган иргэн алдар зохион бүтээгч Шарын шашны гүн ухаантан тухайн цагт нийслэл хүрээнд хам болом асан Цэвэн дорж нар 1777 оны гал дахиа жилээс 1784 оны хөгөлөө жил хүртэлх хугацаанд өөрсдийн зохиомж хөдөлмөрөөр бүтээн босгож 10 чулуун бурхнаар хүрээлүүлсэн арга алхын цагаан утай гүмбүм гэж алдаршуулсан ажээ. Хийдийн иргэн тойрных нь ууланд байгаль ихээс заяасан үсгэлэнт тогтоц ургаа хад чулууг ашиглан чулуун бурхан ном судар бичээс соёмб уралсан байдаг. Балдан Бэрээвийн хийдээс олон сайн эрдэм чадал төгс номч мэрэгэн бандида эрдэн хамба номон хааны ховилгаад болох Цэвэн дорж лувсан дугар сандаг дорж шарав дорж бал самбуу дорж цэрэн самбуу дорж туваан дорж найдын сүрэн нарын ховилгаад төрөн гарсан гэдэг. Балдан Бэрээвийн хийд нь Сэцэнхан аймагтаа төдийгүй арга алхын 5 том хийдийн тоонд ордог. 3000-аас 5000 ламтай лам хар худалдаач 8-ачны хороололтой байсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн хар сүйдэрт өртөж ихэнх барилга байгууламжийг устгасан ч гол зогчин сүмийн барилгыг бүрэн сүйтгэж чадлагүй орхиж байжээ. Одоо энэхүү ариун дагшин газар дах бэлэг өлзийт сүм жүдийн дугныг сэргэн засварлан ашиглалтанд оруулсан бөгөөд гадаад дотоодын олон жуулчдын байнгын очдог газрын нэг билээ. Энэхүү дурсгалыг Монгол улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.
Нэвтрүүлэгтээ цаг байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн баг хамт олон Өмнөдгөр сумынхаа нутаг дэвсгэр дээр явж байна. За нэгэн түүхэн газар ирлээ. Тэмүүжин Жамх хоёрын салж нүүс нэг юм түүхэн газар гэж би ойлголоо тийм ээ. Тэгээд дээр нь бас нэлээд эртний юм бугун хөшөөтэй юм нутаг дэвсгэр байна. Энэ тухай яриач. Тэгээ одоо энэ миний мэддгээр бол энэ бол төргийн үеийн сонссноор бол төргийн үеийн улбаатай энэ бугун хөшөө гэж ярьдаг. А энэ бугун хөшөө бол одоо тэр Чингис хаанаас тэгэхээр төргийн үе гэхээр Чингис хаанаас бүр өмнө байсан бол таарч байгаа. Тэгээд Чингис хааны үед бол яг хоо энэ бол Орхоног Жибөрийн хөндий гэж тэр Монголын нууц төвчөнд гардаг Чингис хаан Жамх хоёрын салж нүүсэн газар гэж ярьдаг. Нөгөө одоо энэ Монголын нууц төвч байгаа манай монголчууд бүгдээр мэддэг учраас тэр түүхийг бол хүн болгон сайн мэдж байгаа хаа. Салж нүүн гэдэг чинь үндсэндээ тэр хоёр бол үндсэндээ эндээс зам салсан гэсэн үг шүү дээ. Ер нь түнжин хагарч түнжин хагараад энэс хойш дахиж нийлээгүй гэсэн дээ. Дахиж нийлээгүй гэж ярьдаг юм лээ. Түүхэн болсон бол. Хинти 93 аяллаа баг маань өнөөдөр ингээд 3 дахь өглөөнийхөө аяллыг эхлүүлэх гээд байж байна. За урд чинь бол нэлээд оройтож ирж буусан. Тэгээ өглөө ирээд харсан чи харин жаргал нуур гэдэг сайхан нуурын хөвөнд хоноглосон байдаг юм байна. За ингээд манай аялагчдаар сонио чи юу вэ сонирхцгаа юм дээр. За өглөөний минь бүсгүүчүүдээ. Сайн байна уу? Сайхан амарцгаа уу? Өчигдөр чинь харанхууд хаана ирснэж мэдэхгүйсэн их гоё газар бодсон юм байна шүү дээ тий. Энэ нэр нь юу лээ жаргал гэж хэлсэн мөн үү нуур нь? Тий жаргал нуур тий. Жаргал чанцаа доо гэж. Нэг хашилтай хүмүүс аршаа нуур мөн тий. Тийм мөн. Өө та нар чинь цайчгүй царайчгүй яагаад ингэ суугаад байгаа юм бэ? Аа? Болоод одоо гарах. Цайгаа болох дээр нөхөх гээд байгаа юм аа. Нэгчиж уудаг гинэ бүр. За аялал ямар байна? Үнэхээр сайхан байна. Майныг барьчих. Баяр. Өдөрчилтөө мэдлээ сэтгэлдээр хаалцчих. За манай 93 төгсөлтийн Хэнтэй аймгийн 93 оны төгсөлтийнх явж байна. Үнэхээр сэтгэл хангалуун, үнэхээр сайхан байна. Ингэж явж байгаа үнэхээр анхны аялал уу? Өвөл явсан шүү дээ. Өвлийн бид нар чинь цасны баяр хийгээ дараа нь хүү явааны тахилга дээр очиод өнөстэй хүмүүс юу яадаг. Зуны аяллаа үед бол анхны. Тийм. Зуны хол авах. Энэхэд бид нар ч одоо ингээд ер нь за аяны дуурай гэдэг шиг наашаага. За.
Сэтгэл ямар вэ? Оо сэтгэл өстой гоё юм. Үеийнхэнтэйгээ бужигнал. Үнэхээр бас тийм насандаа очсон. Сумсамдах чинь аль сургуулийн юу вэ? За би чинь хинтийн хурхан сан гэж хот өгсөн. Бүгд л ингээд сумтын 93 л явж байна л. Одоо танай сум руу очиж байгаа юм уу? Одоо манай сум руу очиж байна. За бүхэл сум байна да. Энд ч өмнө дэлгэр тэгээд хурах. Бачирээ төвөслэн өндөр ханаасаач байна. Гашраас байна. За цэнхэр мандлынхан биднийг огтож авсан үдсэн. Өчигдөр өмнө дэлгэрийнхэн маань огтож авсан үдсэн. Одоо биндрийн овоон дээр биндрийнхэн маань огтох лөө. За. За тэгээ бүгдээрээ сайхан цайгаа ууцгаач чи тий. Тэгээд хайж ууж хөдлөе да. За. За их мандод өглөөний мэнд. За. Сайхан газар хонлоо. Сайхан газар. За энэ чинь өмнө дэлгэрийнхэн нутагт явж байна уу? Тэг өмнө дэлгэрт. За. Юу гэдэг нэртэй газар вэ? Жаргал нуур гэдэг газар. За. Одоо энэ чинь нүдэн нуур гэж хэлэх юм байна. Тэ хөөрхөн жижиг нуур байна. Дагвал. Энэ яадгийн доороос ундард юм уу? Одоо өөрөөсөө ундрахтай л байна. Энд ч ямар ч яг жижигээрээ одоо нэг байж байгаа л юу. Одоо аршаа одоо авраг тоосондоо найрлаг нэг одоо тэгээд энэ чинь хүн амьтан зундаа нэг яг мэддэг хүмүүс нь мэддэг хэрэгээс энэ чинь бас нууцсан гэдэг газар байхгүй. Харин тэглээ бид нар чинь урд чинь жахан харанхууд би явсан төөр давхаад юм нэг бодлооч тэгж ямар ч ороод ирдээ сайхан л байна. Тийм нутгийн яг тийм нэг жахан олон жил ирээгүй байж байгаа ирэхлээр харанхууд тэгээд бас баримжаа жахан жоохон баримжаа алдаа тэгээд тэр аяллаа явцад бол тэр дайны байх шүү дээ тийм байх шүү. Ямар хазаагаад бүр халдаа явцсан биш. Тийм. Миний өкснөш алдар юм бэлээ. Баатар суран. Яг энэ нутгийн уугуул. Аагуул. За 3 дугаар багтаад гэжтэй амьдэрдэг. За өнөөдөр чинь бүгдээрээ чи юу лээ одоо ингээд биндрийн овоо өглөгчийн хэрэм. Тэгээ хаана очиж хонох вэ нөрөө чи? Өнөөр баядраг биндрүү. Тэгээд явдлынхаа байдлаас За. Хол замдны хайхтар болцоотж яах вэ тий? Бороо шорооныхаа байдлаас болоод л явна да. Уул нь төлөвлөгөө биндрүү байсан. Тэгээд өчигдөр их өмнө дэр их бороо орж байгаа учраас цаг хойшлж байгаа. Тэгэхээр баядрах таарах нь яах нь тэгээд за явж идэл болно доо тий. За сайхан цайлтж байгаа тэгэл мордцгаая да тийм ээ бүгдээ. Сайхан бай. Орчмын хонсон жаргал нуурынхаа дотор ороод ирсэн байна. За ингээд энэ дотор зогсох дээр хануур орхоо маягийн орхоо. За тэгээд манай энти 93-ын төгсөгч Чулуун Ууган баяр. Ууган баяраараа нуурын тухай жахан тав хүндээ мэдээд өгүүлье. За энэ нуурынхаа тухай бодлооч. Сайн байна уу? Сайн явцгааж ирвэ та. За энэ манай жаргал нуур гэдэг өмнө лигээс хойшоо очоод ирсэн. Тэгтээ ийм газар байна. За одоо миний хүүхэд байхыг одоо өндөр насны 80 оныхан үед одоо хүүхэд байгаа үед энэ юм дээр жаргалтай ирж одоо ингээд өвчнөө ангаадаг ийм л одоо түүхтэй ямар өвчин ангаад. За энэ бол одоо юм одоо хүний одоо арьс өнгө гэх юм уу янз янз ярьсан таа харшлууд янз янз тийм гарсан хүмүүс имдэлж ордог байсан. Манайхан чинь ерөнхийдөө бол аврах тосонгоо бол ерөнхийдөө бараг мэдээд байдаг. Тэгэхээр энэ өмнөдний нутагт бас нэг ийм жаргал нуур гэдэг ийм харшилт нөлөөтэй ийм нуур байна юм бэ. Энийний гол үйлчилгээ нь бол энэ дотор хануур холгоо. Хануур холгоо ерөөсөө ингээд одоо ингээд ороод ингээд бидэд одоо ингээд зогсож байгаа чинь ингээд ерөөсөө жимжиг хазаад ингэдэг. За тэгэхээр эцэгч олондоо хэлэхэд бол өмнөдөр ортол бол үндэсний засмал зам байгаа. Өмнөдгөөсөө хойшоо сайхан цагаан замаар 30 км дагваад энэ дээр яваад нууран дээр өрөөдөг юм байна. Тэгээ ингээд одоо харшилгүй өнгөж бараг байхгүй учраас арьсны гаралтай энэ харшилтай бол энэ дээрээ сайхан амраад амралгээ хэлгээ болчих болох юм байна. Гэсэн үг байна. Тийм байна. За ингээд нэвтрүүлэг үргэлжилж байна. За баярлалаа.
Хинти 93 аялын баг маань Бэндэр сумын нутагт орж ирлээ. За Бэндэр суманд ийм сайхан их хуралдаа гэдэг ийм гоё цогцлбор байдаг юм байна. Тэгсэн чи Бэндэр сумын маань төгсөгчд аялын багийг маань ингээ сайхан ёслол төгөлдөр хүлээж авлаа. Ингээд та охиндээ энэ нөхөө угталтын ажиллагаанаас сонирхуулъя. Их хуралдаан өмнө энэ нөхөө элчийн захлыг гартуулан өгч шолъя. Да. Асуулаа сүрэлцэн ирсэн анд найзууд минь сонсоцгоо. Хөх мөнх тэнгэрийн зарилгаар 75 оны модон дууд ажлын дөрвөн улирлыг өртөөлөн 100 цацрагаар холбогдсон Хангинтэй аймгийн хаан өнцөг болон бүрт мэндэлж нэгэн үеийнхэн гэмэх нэгэн дээвэр дор нэгдэх хуй заяанд учирсан найз нөхөд та бүгдийнхээ амар мэндийг айлтхан мэнчлээ амгалан явж үрцгээвөө. Монгол дордны нэгтэн дэлхийг байлдан дагуулж хүчрэгдсэн агуусууд Чингис хааны төрд мэндэлсэн төртөд самандуулсан ариун дагшин алтан ургийнхны гол нутагт морилн саадсан та бүгдэд энэ учирлын баярт өдрийг өргөн дэвшүүлье. Ийхүү бидний цуглаж уулзсан домогт газар бол Боржин авагт Ишүүхэн Тэмүүжин 1206 онд тэргүүн онны цагаан нуурын дэнжид Монголын тархай бадархай ханилэг аймагуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулан 9 хөл цагаан дугаан дахиж 99 баатран шагнаж дэлхийн хүрээ газрыг бүхэлдэн эзлэх эхлэл тавигдсан түүхэн ариун дагшин алтан ургийнхны голомт нутаг билээ. Их Монгол улсын мандан бадарсан жилүүдээс манжин нарлын 200 гаруй жилийн түүхэндч уул мөрөө үлдээгүй ард түмний залгамж халаавлээ бид. Дадагдсан хааны хан аймгийн Хөвчин Жанавангу өшөөний сүүлчийн засаг ноён Намсраж уян цог бадрах нь Чингис хааны 28 дахь Батмонг даян хааны 14 дахь үеийн Эрдэнэ дайчин Чингон Шадар сайд шүүн таслах яамны дэд сайд дайчин жонон засаг дөрийн жун он цол иргэмтэйгээр 1914-өөс 1921 онд хошуу захирагч байсан түүхтэй. Намсраж уян цог бадрах нь Хөвчин Жанавангу өшөөний 13 дахь үе буюу сүүлчийн ноён болох хошуу ноёныхаа анхны ноён өөрийн дээд өвөг халахын цэцэн ан шолын 7 дугаар хүү засаг хошууны байс цэвдэнгийн удмын хүн билээ. Хөвчин Жанавангу өшөөний ноён Намсраж уян цог бадрах нь 8 дугаар богдод Жавзан фонтой баз байсан бөгөөд улсын их тагин Домног дулмын төрсөндөө дэндод улмыг багатнаа болгон авсан түүхтэй. Уг хошуун манжин үеийн нэршлэр буюу 1691-ээс 1912 онуудад халахын дорн зонын дундах умард хошуу 1912-оос 1924 онуудад Цэцэн ан аймгийн Хөвчин Жанавангийн хошуу 1924-оос 1931 онд Хангинтэй аймгийн Бэндэр уулын хошуу хэмээн нэрлэгдэж түүхэн тэмдэглэгдсэн байна. Цэцэн ан аймгийн Хөвчин Жанавангийн хошууны газар нутг нь одоогийн Хинтэй аймгийн Батчирээд, Бэндэр, Дадал, Өмнө дэлгэрийн нутаг бүхлээрээ Баяадрах сумын нутгийн хагасыг хамарч байсан байна. Эдүгэ цагийн Бэндэр сум нь Хинтэй аймгийнхаа хойморт хойд бүсийнхээ түүн болон өргөжин хөгжиж ардын засгийн шинэ үеийн засаг захиргааны нэгж үүснээс өнөөдрийг хүртэлх 102 жилийн босхийг илэн шагштар түүгийн шар хуудсанд мөнхөд дуусагдан хөгжиж явна. Морилн саадсан та бүгдийн ад цэмэрн нөөдө гэрэлтэй байж алтан шар зам нь өлзий бүрэн дэгширч ашид мөнхөд хангаа хийг өргөн ад цэнгэр хандгаан барин өргөн барья. Улираа
Ичнэ ирлээ дөрвөө Хорин чавхтас дуулнам хан хөгөө Охэ хурэ хатах нар зумалгай дэлтний Отман харуулдан зүсрэх тэнгэр нүүлэн хэтээ Улсаар дуудаа халдар нэг Монгол нэртэй Ургаан сонгон эсгэрэх хэмэр намарын дэлдээ Эзэн хаан их Монгол улсыг одоо байгуулад буюу эсгий туурхтнуудыг одоо бүгднгийн тийм ээ нэгтгээд за түүнийг одоо хаан ширээнд нь одоо суулгасан тийм ээ хаан орсуулсан за 9 үл цагаан дугаа тахиж тийм ээ их эзэн хаан маань 95,000 мянгаттай ноёлыг томилдог тийм ээ за тэр чухал одоо түүхэн үйл явдал бол одоо энэ онон мөрний их тийм ээ энэ онон гол маань зүүн талаар маань урсж байгаа. За хурхнаг жибөрийн хөндөй буюу энэ хурхын голыг маань хэлж байна тийм ээ. За онон гол хурх голын маань энэ одоо бэлчээр маань энэ хүн зүүн талд ингэ байж байгаа тийм ээ. За тэгээ энэ цагаан нуурын ойролцоо одоо болж ижээ гэсэн одоо тийм ээ Монголын нууц товчонд одоо бичиж үлдээсний дагуу за энэ газар оронд за түүхийн эрдэмтэд газар зүйн эрдэмтэд за яваад түүх сурвалжуудаа бариад газар зүйн хэмжилт юм хийгээд за энд бол одоо их хуралтай болсон байх одоо хамгийн магадлал өндөртэй газар юм а гэж тэмдэглэжээ. За энэ суурин дээр 2019 онд засгийн газрын шийдвэр гараад за их хуралтай гэдэг одоо тэр цогцлбор өргөөг нь тухайн үйл явдал болж исэн түүхэн газар нутагт нь барьж байгуулах нь зүйтэй гэж тийм ээ. Тэгээд үүнийг барьж байгуулъя гэдэг тогтоол шийдвэр нь гарсан. За тэгээд энэ барилга байгууламжийн маань ажил бүтээн байгуулалт маань 5-6 жил дамнаж баригдаад өнгөрсөн жил албан ёсоор ашиглалтанд орсон. За та бүхний сая хүндэтгэл үзүүлдэг их хааны маань хөрөг зургийг соёлын гавьяа сэтгэлтэн төр тогтоох за одон Тэмүүжин Ууганбаяр Болбаатар гэдэг ийм 5-6 тийм ээ эрхэм одоо хөрөг зургийн мастерууд ингэж урлаж бүтээсэ. Хоршин хан хөгөө манай Хинти 93 аялын багийнхан нэгэн өвөрмөц овоон дээр ирлээ. За багийн маань үзэгчдтэй их овоогоо танилцуулъя. Энэ овоо маань Арарамото биндрийн хоолынхаа үүддэг биндрийн овоо. Энэ юуны Чингис хааны үеэс бол энийг ихсэн газар гэж бүрнэсэлсэн
тэр овоо бишээ хөдлөгчийн хэрэг газрыг хэсгийн газар гэж хэсгийн газар. Тийм нэг тэгээд удын шашны үүсээс өмнө бол удын шашны үүсээс өмнө бол бүггийн таглахтай. Тэгсэн одоо бол тэгээд удын шашнаа гэж байгаа 17 дугаар зууны үед өдөргийн зам газар одоо өнөнгийн халуун машин явж байхдаа энэ дэр овоо овооны өмнө ахвал энэ дэр овоо дахиад энэ овоог дахиад буян таваа гэж хэлсэн байдаг. Тийм төгсөн тэгээд өсчихсэн юм аа. Ерөнхийдөө энэ овоогоо энэ домгонд бол 64 бод энэ даваа дарсан гэж тийм хэрэгдээсэн тийм түүхээд овоогоо босолтой юу? Тийм овоогоо босолтой. Тэгээд ингээд тойроод 16-аас 21 ийм жижиг овоонууд байсан. За нэвтрүүлэгтээ цуг байгаа үзэгч та бүхэндээ талархаж байна. За Хинтээ 93 аяллаа баг маань явж байгаа Аршин хад гэсэн нэртэй юм газар хүрээд ирлээ. За энэ газрын тухай багийн үзэгчдэд мэдээлэл өгөөч. Энэ Аршин хад гэдэг газар маань бол Бэндэр овооныхоо зүүхэн урдорд газар зүйн байрлалын хувьд бол тэгээд энэ хад маань өөрөө соёлын их үеийг хадгалсан юм хад байгаа. 6 янзын юугаар бичээстэй одоо төвд, уйгар, монгол, Китаан, Хятад гэх мэтлэн тэгээд олон янзын тамганы дүрс байдгийг. Тэгээд бас хүн амьтны янз бүрийн тийм дүрс энэ хаданд байгаа. Тэгээд нэрлэгчдийн хувьд Аршин хад гэдэг нэрлсэн тийм юу зохицол газар байгаа. Тэгээд Бэндэр овоо маань бол ингээд нэгт дээр үеийн түүхийн дурсгалт газраа гэсэн үг бол тэрний хувьд нэг илэрхийлэл юм аа гэж ойлгож байгаа. За тийм байна. Сайхан газар байна. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна.
Энтэй аймгийн Батчирээд сумын үлгчийн түүхэн газар үжилээ. Гамана богийн үзэгч болондоо үлгчийн ирмэн ба. Тэгээд одоо биндрээ оноос баруун хойд яваад үлгчийн ерөнхий нэг тайлбар бол тэнд байна. Гэхдээ бол би яг нутгийн зооноос сонссон өөрийнхөө сонссноос ярихад ерөнхийдөө их сайн тодорхой биш. Миний уншиж мэдснээр нь яг тэдний үеийг гэсэн тийм батлагдсан байхгүй. Гэхдээ ер нь бол 12-оос 14-р зууны үеийн тийм хожуу гэж 12-оос 14-р зууны. Тэр Чингис хааны үе юм болоо. Тийм Чингис хааны өмнө үеийг үгүй тэр үеийг л гэж юм. Ямар аймаг тодорхойлогдсон. Тэгээ яг нэг түүхч, археологч хөдөөгийн Фернле гэдэг хүний тэр чинь болохоор миний судалгаагаар эндээс нэг археологийн олбор болоод юу яасан чинь нэг баарны илтгэхийг шинжилгээ нөхөд нэг Кеданы үеих байж магадгүй гэсэн тийм юу гарсан. Гэхдээ бол Кеданы үеих гэдэг нь бас батлагдаагүй. Ягаад гэвэл Хятадын түүх сурвалжт бол яг тийм юм байсан гэсэн тийм тодорхойлсон юм гараагүй. Тийм учраас яг баттай хэлэхэд бол хэлж мэдэхгүй. Зарцуугүйд бол одоо техник байхгүй учраас 3 метрийн өндөр хэрэм гэдэг бол модтой өмөр гарахааргүй. Тийм шүү дээ. Модтой өмөр. Одоо талаас нь одоо ингээд усан ороод ирэхэд юм гоё асуу болоод. Ширхтийн хөдөл үнэхээр сайн. За бүгд миний дотор нь орж ирсэн. Гоё юм тий. Могоотой гэсэн үү? Юу нь могоотой манай эмсэн биш яг тэр юу нь болгоомжтой ягараа анзааралтай яваад юу нь могоо байж. За манайхаа тэгвэл болгоомжтой явах хэрэгтэй. Тийм цаа хараа явна. хангаад сарыг өгтя хөвсгөл далайд завхан голыг туулан гатлаад алтай нуруунд жаргаж ямарья Монголоо аялья сэтгэл дүүрэн жаргалтай аялья хөдөөгөр аялья хамгийн найс мөчүүдийг бүтээх Хязгаар буйр нууранд омбон шумбан сайхан аялья Хяргас нуурын нарлаг эрэгт хамгийн сайхныг мэдрэн аялья Монголоо аялья сэтгэл дүүрэн жаргалтай аялья хөдөөгөр аялья хамгийн найс мөчүүдийг бүтээх
сэргэж яахан саати алтан дээлийн зинхэр хөндийж амарч тухлаад жаргаж аялья Монголоор аялья сэтгэл дүүрэн жаргалтай аялья хөдөөгөр аялья хамгийн найс мөчүүдийг бүтээх Зоглоод ороод гарыг аяллын майхан ургаан аваад чөлөөтэй хавцал загас барья Монголоор аялья сэтгэл дүүрэн жаргалтай аялья хөдөөгөр аялья хамгийн найс мөчүүдийг бүтээх Дуу хорын дунд гойд дугаар мэнчил хүндлээ Өмнө говийн ялын аманд зихүүн салхийг даган очоод баян үлгийн сүүн голын урсгал тоглон амрээ Сэлэнгийн тужийн нарсанд хүчил төрөгч мэдрээд хоргийн тоогонд батсан гарц сүрлэг хайхан зургаад авдын шаргалжуудын халуун аршаанд гэр бүлээр амраа тэрэлж горхийн байгалийн сайхан далай жамрээ Монголоор аялья сэтгэл дүүрэн жаргалтай аялья хөдөөгөр аялья хамгийн найс мөчүүдийг бүтээх Монголоор аялья Сэтгэл дүүрэн жаргалтай аялья хөдөөгөр аялья хамгийн найс мөчүүдийг бүтээх Морин төрэн химнэлэр цайлэгэж өсвөө Сэждүүрэн агаар амьсгаланхан Сэлмэг бодлоор шууд шиг дүүлэнхэн Гисэр жангар тойсан Одоо ингээ яхад ерөөсөө ингээ бүх ингээ цэлгэр тал шиг ингээ сайхан өндөрлөг дээр гарцсан яргуу хавцал гэдэг дээр бидхэд бүгдээрээ гарцсан байж байна. Энэ ер нь бол байгалийн тогтолцоо нэг сайхан нутаг манай. Онон балж хүмүл хурх гээд том ер нь голууд ордог. Одоо дандаа онондоо цутгаж яадаг тийм голууд. Доошоо мөрөн болоо явчихна. За нэг иймэрхүү л байна да. Манай нутагт ирсэн улсууд ам сайтай явдаг. Яагаад тэгэхээр чинь байгалийн сайхан энерги хурж явдаг тийм орон нутаг байгаа шүү. Манай нутгаар ирсэн та бүгдэндээ маш их баярлалаа. Хүндэгдсэн та бүгдээ би өөрөө бүгдийг хүндгийа. Ээжлэх дөрвөн үлэрлийн өнгөн зурмал элбэгсвшээ салхины өнөр ангхлан хөдөрчиг эрсийн сүүбэр гүрмэл цэцэн гохидын цуссан дөрвөл
Манай Бэндэр сумын одоо тогтоол Янгийн давааны ар тогтоолын ногоон гэж нэртэй энэ газарт байгуулагдсан Нарсан ойн хүрээлэн гэдэг бол одоо аял жуулчлалын чиглэлээр одоо жуулчдын одоо зайлшгүй ирэх ёстой газруудын нэг болгож ингэж одоо хөгжүүлсэн байдаг. Энэ нь болохоор манай ой ангийн дараагаар 14 жил ажилласан Бацангэл гэж хүнээс наачлахаар нарсны боргоцоогоор тайрж ургуулсан. Тэгээд ийм хүрээлэн маш олон жилийн турш ойг арчилгаа цэвэрлэгээ хийж нарсыг үрээр тарих тийм боргоцоогоор үрээр тарих тийм технологиг нэвтрүүлсэн ийм газар юм аа. Хөдөө явъя хөлөө баярлуулъя усан сүслий хандлаа хуучлий шүнийг нэрлээ гадаа хооны санаа нийлээ замда тори шавар сууи наран ганди салхин цохоли сандарч бүлэри хөгжилтэй яви хамтдаа аюулъя Онгон байхын төрхөн дооси баян хангай хишгэн танархи Улс Монголо төрөн айли эхорно бахтан дууля Онгон байхын төрхөн дооси баян хангай хишгэн танархи Улс Монголо төрөн айли эхорно бахтан дууля Агаар сарын жимсэн яви дураар тинэ дурсамжаа ирги алчаал тайли сэтгэлээ сэргээ түүдэг галаа тойрон бүжээ Бородорны тэнгэртэй залбиря хол асаа ухаана тиви бодолдат тиймрөдөл думби дурсан шаяви хамта аялья Горно бахтын
нар мордын хөгшдөө золгий найран сати дуграа өргий намбанда суугаад ёсоо дээдли огшин сэлми сүслэн морги хангай говийн сайханд би хийшри олон таяви хүндэл хүлээ химэр таяви хамтан аялья Мөтөн зачим таги боёг мави хашимэн тадарги Орос морда тарнайли экорно батнуя Өнгөмбайдин түрмөси баян хандан хишин тадарги Орос морда тарнайли экорно батнуя Богтаны хоёр хатан одоо манай энэ сумаас мэдлсэн байдаг юм аа. Бэлга. Ингээ 3 хүн авлаад хүрж байгаа байхгүй юу? Яа, арцсан шиг шээ. Одоо ороод болсон гэсэн юм. Алуу та хоёр ингээ итгэцээ. Оо. Энэ бол ингээ тэр чигээрээ За хинти 93 аялын багийнхан маань дадал сумын нутагт орж байна. За одоо тэр гэж ямар өчтэй. Сайн тэр зам дадал сум болон усын газруудыг үзээд өнөөдөр буцаж байгаа юм байна. Энэ ангийнхаа хүүхдүүд 1988 онд 5 дугаар ангид орж би дунд ангийнхан багш болж байлаа.